Собяцроо их үзэгчтэй. Манай өнөөдрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид өнөөдрийн дугаараараа ер нь одоо Монголд майдрын ёс хэдийнээс дэлгэрч байсан. Монголчууд хэдийгээс одоо энэ майдрыг шүтэх байсан. Шүтэх болсон. Тэгээд ер нь энэ майдр шүтгэхийн ач холбогдол нь юу юм бэ? Яагаад өнөөдөр бидний энэ майдрын талаарх асуудлыг илүү онцгойлон одоо энэ нэгэн удаагийн сэдэв болгож хөндөж байгаа юм бэ гэдэг тал дээр ярилцахаар их майдр сангийн гүйцэтгэх захирал Бохбаатрын зогт хоёрыг уран авчираад байна. За манай нэвтрүүлэгт ирсэн тэнд баярлалаа. Баярлалаа. Үндэсний гэм байгуулалт их майдр төсөлд оролцож хувь нэмрээ өргөсөн 108 мянган гэр бүлийг бүртгэн өрх гэр бүлийн ирээдүйн буян заяаг даах 27 см өндөртэй 10 нээлсэн алтан шармал бос майдр бурхан бүтээн нэг бурхны дүрийг гэртээ залан үр хойчтой өвлүүлэн дахин шүтэх боломжтой бол нөгөө дүрийг сувган байгууламжийн гол хэсэгт залан үеийн үед хадгална. Энэхүү төсөлд оролцохыг хүсвэл 15 22 33 дугаар товг нэрээр мессежээр илгээх өрчлөн бүртгүүлэх боломжтой. Ер нь одоо их майдр сан гэж яригдаад байна л да. За мэдээж одоо ерөнхийдөө одоо Facebook орчинд ч юм уу одоо БР-ийн монголчуудын дунд одоо манай Ширчингийн Баатар үйл ажиллагаа явуулаад гих жишээтэй одоо ер нь нэг иймэрхүү талаас тэгээд нөгөө талаасаа одоо хүмүүсийн майдр ямар ч гэсэн бүтээгдэх гэдэг байгаа юм гэсэн нэг иймэрхүү ойлголттой болчиход байгаа. Тэгээд ер нь майдр сангийн зорилго юу вэ? Тэгэхээр майдр сан 2009 онд байгуулагдсан. Тэгэхээр майдр сангийн зорилго бол хамгийн түрүүнд бид хүн энэ их майдр гэж нэртэй төслийг анх санаачлаад хэрэгжүүлэх одоо энэ нэгж байгуулах. Тэгэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхийн цаад зорилго нь өөрөө их майдр сангийн зорилго чиглэл байх хэрэгтэй байна гэж үзээд их майдр санг байгуулсан. За их майдр сангийн зорилго үндсэн зорилго бол Монголын одоо түүх соёлын өв уламжлалыг хойж үйдээ өвлүүлэн үлдээх. За түүгээр дамжуулаад одоо залуу үеийн боловсрол тийм ээ ёс суртахууныг одоо дэвшлүүлэх тийм ээ ийм үйл ажиллагаануудыг голч явуулаад за энэний дагуу одоо өв соёлоо бүтээх одоо хойж үйдээ өвлүүлэн үлдээх тийм монголчуудын төдийгүй дэлхийн тийм том шашин соёлын том төвийг байгуулна. За энэ төв одоо зохицолбор байгуулснаар энэ төслөөс одоо төсөл хэрэгжиж амжилттай ирснээр энэ зохицолбор байгуулагдаад энэ зохицолбороос олсон ашгийг боловсрол эрүүл мэндийн байгууллага орчин гэсэн тодорхой сэдв рүү энэ төслөөс олсон одоо ирээдүйн ашгийг зарцуулах юм зорилготой ийм л байгууллага. Тэгэхээр за ер нь майдр сан гэж явчихлаар яг эртний монголчуудаас уламжиж ирсэн майдрын ёс гэдэг нэг юм нарийн нэмтэн зүйл орж ирж байна л да. Зүгээр ер нь одоо эртнээс монголчууд одоо майдрыг мэддэг байсан, майдрыг шүтдэг байсан гэдгээд одоо ер нь майдр гэдэг үгийн утга нь хүртэл одоо тэр матрия гэдэг санскрит үг гэдэг чинь. Тэгэхээр ер нь энэтхээс бурхны шишинтэй цуглал дэлгэрч ирсэн зүйл байх уу? Тий, яг монголчуудад одоо бурхны шишин дэлгэрсэн одоо дөрвөн үе шатал байна л да. Миний одоо олж сонссноор одоо бид бүхэн энэ майдрын эрен одоо Монголын одоо энэ майдр бурхны одоо Монгол шүтэл одоо судалдаг судлаа шинжилгээ гэдэг байгууллагууд одоо мөн одоо лам хуургууд эрдэмтэн судлаачдыг нэгтгээд майдрын эрен за мөн нийгмийн хөгжлийн чиг хандлага сэдвтэй юм олон улсын илтгэл хурал зохион байгуулад за эндээс одоо судалгааны ажлуудыг нэгтгээд ийм эмгэгтгэл гаргасан. Тэр энэ эмгэгтгэл дээр бол мөн одоо судлаачдын дурдж байгаагаар бол энэ бурхны шишний дэлгэрэлт бол Монгол оронд мөн одоо бүр эртээр үс энэтхэгийн одоо бурхны шишин дэлгэрэх үедээ баг зэрэгцэж бас Монгол оронд бас дэлгэрч байсан байна гэж. Тэгэхээр эртний одоо дэлгэрэлтийн үе нь бүр нийтийн өмнөх тооллын одоо бүр 1-2-оос 1-р зуунд ч гэдэг юм тийм ээ. За мөн одоо хүннүү гүрний үед хүртэл бас юм ном судрын зохиолууд бас байх жишээтэй ч гэдэг юм. Одоо дунд үед нь ихээр Чингис хааны үед тийм 12-оос 15 дугаар Монголын их юан гүрний үед ч гэдэг юм. За 17 дугаар зуун 16 дугаар зууны сүүлээс 17 дугаар зуунаас өндрөгийн цан узар одоо энэ майдр бурхны шүмдийн алтан хаан гэл тэлгүй байх юм. Энэ олон одоо шүтлгүүдийг монголч одоо Монгол энэ ёсыг Монгол одоо ёсонд одоо дэлгэрүүлчихсэн байна л да. Тухайлх юм бол одоо анх одоо дэлгэрч байх үеийн одоо анхны судар ном одоо алтан гэрэл сударт тийм ээ. Майдр бурхны одоо бодисотва дүрийг одоо бурхан багшаас одоо ном гэгэрлийг одоо хүлээж авч байгаагаар дүрсэлсэн. За энэ майдрын одоо ёсон энэ асрах сэтгэлийг одоо яг ямар хэлбэрээр одоо яг гэдэг талаас нь монголчууд бол хүмүүст дээр үес бас өв уламжлалтаа бас шингээж исэн байна гэсэн нэг түүхэн баримтууд байна л да.
Майдар бурхны нэгэн гайхан монцолгон дэлхийн бүх бурхны шашинтнууд нийтээрэн шүтдэг сорын ганц бодис ба гэдэгт оршиж байна. Энэ этгийг Хятад, Солонгос, Япон, Шри-Ланк, Бирм, Тайланд, Төвд, Монгол, Вьетнам гэд их бах хөлөвний бүх урсгалынхан бүгд шүтдэг гэсэн үг. Энэ хэрээрээ олон хэлбэрээр бүтээдэг. Нэр нь ч газар янз бүр. Үүний зах зугаас Энтхэгийн эрдэмтэн Логш Чандрагийн Бурхадын хөрөг зургийн нэвтрхий толын 7 дугаар ботоос дэлгэрэнгүй харж болно. Уг ботод дурдснаас үзвэл Майдар бурханыг очир завилгаатай хагас сууга, босоо, хөлөө ачсан, цэцэг барьсан, элдв янзын мотрын барьцтай гихчлэн 45 янзаар бүтээж иржээ. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл Бурхны шашны ертөнцид шагжмын бурхнаас ч өргөн дэлгэр шүтэгддэг бурхан гэсэн үг юм аа. За Монгол ёсондоо бас мөн энэ асрах сэтгэл тийм ээ. За өөрөөр хэлэх юм бол бод сэтгэл гэдэг юм л да. Одоо хүнийг хайрлах сэтгэлийг өөрийгөө бус, өөрөөлийг бус, өөрийгөө бус, хүнийг одоо өрөөлийг хайрлах. Өрөөл бусдыг хайрлах. Асрах сэтгэлийг төвлөрүүлэх одоо энэ сайхан сэтгэл уламжлалыг бол эртний 90-с монголчууд энэ ёсондоо шингээж ирсэн байна. Майдрын ёс ингээд дэлгэрээд одоо бидний ярийн дунд ч гэсэн орж ирэндээ одоо манай нэм очрын одоо тэр Бээжин хотын Юнхэгийн сүмд байна. Тэгээд одоо Хөх хотоос холгүй орших Майдар зүгийн сүмд очсон. Тэр ярианууд бас мэдээж орж ирнэ. Гэхдээ энэ чинь одоо тэр Төмдийн Алтан хааны удмынхан хатантайгаа нийлж байгаа тийм ээ. Дайчинхаа бол юу Майдар зүгийн сүмийг байгуулад тэнд их Майдрыг залж ирсэн. За энэ бол Монгол газар бүтээгдсэн анхны Майдар гэж тэрэн дээр гарч иж ирсэн л та. Майдар 100 одоо яг Майдар бурхны дүрийг одоо Майдар 100 хийдэд одоо бүтээжсэн талаар нэм очир судлаач маш сайхан дэлгэрэнгүй одоо судалгаа шинжилгээгээд Майдар 100 хийд дээр хүртэл дүрс зураг авч ирсэн. За 1612 он Төмдийн Алтан хааны аж ахуй Дайчинхаа болон түүний хатан Улаанбэхий нарын барьсан энэ Майдар зуугийн сүм бол Төвд маягийн уран барилга, Хятад маягийн уран барилгыг одоо хамт нэг дор цогцлоож Монгол газар барьсан хамгийн анхны Бурхны шашны гэлгийн шашны хийд байна. За энэ хийдээс бол Монголын одоо 2500 орчим хийд бол энэ хийдээс одоо санаа авч баригдсан байгаамаа. За тэгэхээр бидний ард харж байгаа энэ Майдар бурхны энэ одоо энэ зайд бол анхандаа бол 18 м өндөр алтман зандан болон одоо олон эрдэнэ зүйлс бүтээсэн юм босоо Майдар байсан. Харамсалтай нь энэ Майдар бол устгагдаад одоо бол өөр юм суугаа Майдар бурхан бүтээсэн байгаа боловч өнөөдөр бол Бүгд найрамд Хятад ард улсын одоо соёлын үеийн хуулиар бол өвөр Монголын хамгийн анхны бурхны шашны хийд гэдэг утгаар нь бол энэ хийдийг яг байгаа тэр чигээр нь одоо хадгалж авч үлдсэн байна. Тэнд одоо тэр сайхан зандан модоор тийм ээ Майдар бурхны дүрийг босоо дүрийг бүтээжсэн ийм сайхан одоо энэ Монгол орнд бүтээжсэн одоо босоо Майдар бурхны дүр юм л да. За хүрээ Майдар гэдэг бас дуртай. Манай хүрээ Майдар ч юм бол тийм суугаа хайр. Одоо яг нөгөө Сүхбаатар гинүүдэр гом бодоо өмнө зис цоос тавьснаа буцааж аваад гэдэг тэр тий. Тэгэхээр яг одоо Монгол нутагт дээр үед бол босоо Майдар байсан юм аа. За хүрээ Майдар гэдэг бас л хүрээ Майдрыг бүтээх үед бас түүхэндээ босоо дүртэйгээр бүтээгчсэн юм шиг. Анхандаа. Тийм анхандаа 7 тохоо л өндөр тийм босоо Майдрыг дүрийг бүтээе гэж байгаад одоо суугаа дүрийг бүтээсэн байна. Одоо дүрийг нь бол тухайд богдын ч гэдэг юм уу одоо өөр одоо хам ном хаан тийм ээ лусан хайдуугаач гэдэг юм уу зохион байгуулалтаар хийхдээ энэ урлагаа уран сайхан талаас бүтээлийн талаас суугаа дүрийг бүтээсэн. Тэгэхээр одоо бид бүхэн одоо Майдар төсөл бол их Майдрыг сангаас хэрэгжүүлж байгаа төсөл бол босоо Майдар дүрийг бүтээж байгаа. Зүгээр үзэгчдэд бас нэг сонирхолтой ярихад бидний сайн мэдих Мэжижин хэсэг шүтэн их шүтэн. За Мэжижин хэсэг бол одоо бидний мэлмиг нээгч гэж одоо хүний оюуны мэлмиг нээх ийм бурхан. Зүгээр Майдрын хувьд бол одоо асар хэнэрхэн сэтгэл. Одоо тэгээд энэ сайн цагийн мөнгөн бурхтын одоо тэр бурхан магшийн дараагийн 5 дахь дүр болж ирэх энэ ёсны учир бас Майдрыг шүтэж Майдрыг тахидаг. Тэгээд энэ би ягаад энэ хоёрыг ингээ харьцуулаад ярьчих вэ гэхээр аль нь бол 80 тохой гэж яригддаг боловч Майдар бол одоо өндөр жоросыг явуулах юм бол 1 м-ээр өндөр гэж.
одоо биш одоо хуучин байсан тэр Хүрээ Майдар бол тийм. жижиг байсан. Ягаад вэ гэхээр бол нэг нь бол одоо насыг бий гүйцсэн хүний одоо энэ 80 тохой гэхлээр тэр мухар өдрө тохой гэх юм бол хуруутайгаа ордог. Тэгээд энэ мухар тохойгоор 80 тохойгоор хэмжсэн. Тэгээд энэ 26.5 метртэй. Тэгэхээр нөгөөх нь бол 8 настай эрэгтэй хүүхдийн энэ 80 тохойгоор хэмжигдсэн байдаг болохоор Хүрээ Майдар бол арай бага. Одоо нэг 10 хэдэн метр, 15 6 метр, 17 ч юм уу тий тэрэ бицээ байсан юм шиг байна. 1834 он халахын их хүрээнд хамб номон агван хайдуу 80 тохой өндөр сууга Майдар бүтээлээ. Тэгэхээр бид нар ягаад энийг ингээд бас би үзэгчдэд нэг сонирхол ярьчих вэ гэхээр энээсээ дагаад одоо нэг Майдрын дуган байсан. Одоо энэ бол хуучин хүүхдийн урлан бүтээх одоо байгаа хүүхдийн урлан бүтээгдэхүүн бөөрөн дээр одоо тэр богдын төрийн шар ордон 40 галбын сүм байгаа. Тэрнээс хойш Бацгаан гэж энэ том одоо нэг дэлгэж түмэн гэлэн хайлж болдог. Тэр том асарт хийд байгаад энэний арталт одоо тэр би бодохдоо энэ хинтээ ярьж явж байгаа бид нар бас нэг удаа нэг хийж ирсэн маань нэвтрүүлгийг тэгэхэд ойролцоогоор одоо тэр үйлдвэр урлагийн сургуулийн орчмын тэр замын уулзуурын тэнд одоо тэр Майдрын сүм байсан юм шиг байна. Майдрын дугуй. Тий. Тэгэхээр Майдрын дугуй тэнд байгаа. Тэндээс яг Майдрын дугуйны араар ч одоо ингээд нэг юу явдаг. Баруун сэдвийн гол урсж өнгөрдөг байсан. За ингээд эндээс гараад одоо нөгөө битэрийн урд нь ярилцж байсан тий. Энэ тал руугаа